Зөө сайн бацгаано залуучуудаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээлээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Шинэ хичээлээр гарахад бэлэн боллоо. За энэ өнөөдрийн шинэ хичээлээр та бүхэндээ Customize Toolbar гэдэг юмны талаар танилцуулъя. За Customize Quick Access Toolbar юм биш бүгдээрээ нэршлэн Customize Quick Access Toolbar. За үгчлээд орчуулах юм бол за ер нь бол энэ үгсэд орчуулдаг байх вэ? Яг гар доор өөрийнхөө хэрэгэлдэг командуудыг бий болгож тавихыг хэлээд байгаамаа. За энэ нь яг юу хэлээд байна вэ гэхээр за та бүгд нэг дэлгэцийн зүүн дээд болонд нэг харах юм бол нэг танилж юм шиг, хэрэгэлдэг юм шиг, хэрэгэлдэггүй юм шиг нэг хідэн нөхдүүд байдаг. Энэ дээр болонгууд save за нэг буцаадаг юм ухраадаг гэсэн нэг юм 2 3 командыг буцааж ухраадаг гэсэн нэг юм 3 юм уу 4 л юм байж зарим нь яг print гараад ирсэн байждаг. За дийлэнхтэй энэ 2 энэ 3 л итгэвсэн байдаг. За энэ юурээс юу вэ гэхээр өдөр тутамд байнга хэрэглэгддэг, цаг тутам байнга хэрэглэгддэг, секунд тутам байнга хэрэглэгддэг энэ мэдээллүүдийг энэ дээрээ тавьдаг байна. Энийг яагаад энэ дээр тавьдаг? Эн чинь тэгэл бүгд л одоо энэ CMF чинь ингээл энэ дотроо ингээ байж идэг үстэй. Энийг заавал энэ дээр тавих юу вэ гэхээр бүгдээрээ нэг shortcut гэдэг нэг юм яриад байдаг штэ. Shortcut гэл. За тий элдвэн юм дээр очингууд л Ctrl C, Ctrl P гэл тий. Энэ шиг ингээд яг өдөр тутамдаа хэрэглэдэг. За одоо жишээлбэл бүгдээ энэ merge-ийг бол байнга хэрэглэдэг. Тий merge shortcut-ыг та мэдгүй. Би ч баг мэдгүй юм байна. Энийг харахын тулд Alt дараад H дараад M дарах юм байна. Ингээд баг 3 4 үйлдэл хийж иж энэ юуны merge гэдэг shortcut-ыг энэ дээр оруулах гэж байна. За гэтэл энэ яадаг вэ гэхээр энэ дээр тавьсан үзүүлэлтүүд маань Alt гэдэг довчоо дараад нэмэх нь хослол нь ардаас нь 1 магадгүй 2 магадгүй 3 магадгүй 4 магадгүй 5 магадгүй 6 магадгүй 7 магадгүй 8 энэ үзүүлэлтүүдийг за би бол өөрөө хамгийн дээд нь нэг 6 хүртэл командыг энэ дээр ухсардаг. Энэ нь яагаад ингэж ухсардаг вэ гэхээр маш их ач холбогдолтой. За жишээлбэл харъя. Alt товчоо дараад бүгд одоо яг дагаад тэгэрээ Alt товчоо дараа. Alt товчоо дарангууд чинь дээд талынх нь энэ мэдээлүүд нь 1 2 3 гэдэг гэж байгаа. За Alt 1 байх юм бол save. За бидлүүс хэлдгээр Ctrl S гэдэг товч чинь. Ctrl S-ийг бидлүүсүүд байнга хийгээд байхад заавал энэ save гэдэг товч нэг дээр байрлах бол шаардлагагүй. За тэнгууд одоо энийг шараар бутчих. Тэнгууд Alt 2 гингүүд томьёо буцах юм байна. За Alt 3. За format cells Alt 3. За ингээд нэг айгүй хэцүү нэг юм энэ хоёрыг хэрэгэлдэг юм байлгаж яхаар миний хувьд та бүхэн миний хичээлүүдийг анзаарсан бол энэ дээр асар олон их юм цуглуулсан байждаг. За энийг хэрхэн хийдэг вэ гэдгийг та бүхэнд харуулахын тулд та бүхэн яг энэ зүүн дээд буланд нүдээ айгүй томруулж хараарай. Зүүн дээд буланд байрлах энэ Customize Quick Access Toolbar дээр очиод доотлоос 2 дахь More Commands руу ороод за энэ дээр тэнгуут нөгөө нэг Quick Access Toolbar чинь нэг алтартаа 3 мэдээл байна. Энэ 3-ыг remove хийнэ. Энэ 3 ерөөс хинт ч хэрэггүй. За хамгийн эхлээд хэрэгтэй юм бол энийг popular commands биш all commands буюу Excel дээр байгаа бүх командуудыг энэ дээр татаж оруулж байна. Excel дээр байгаа бүх командуудыг оруулж ирэнгүүтээ би болонгууд надад болохоор paint хэрэгтэй байдаг. Баян би юмыг paint-лдэг байгаа буддаг. За paint тавна. Paint. Format paint юм шүү дээ. Format paint. Окей, format paint. Энэ format paint гэдгийг би байнга ашигладаг. Энэ юу вэ гэхээр өгсөн мэдээллийг ижил форматаар нь хуулдаг гэсэн үг. За хоёрт нь болохоор merge, central merge. Энэ merge-ийн юуг харъя. Merge center гэдгийг бүгдээр ашиглах юм байна. M үсэг дээр даръя. M үсэг дээр дарангууд merge center гэж байгаа. Merge.
Merge айгу олон төрөл байгаа. Үүнийхээ merge center-ыг бүгдээр авлаа. Merge center. За 3 дугаарт нь надад байнга хэрэглэгддэг юм бол board. Board-ыг би бол байнга ашиглана. Хүснэгтийг. За энэ хүснэг дотроос borders-ыг сонгоно. Borders-ыг байнга сонгоно. Окей, borders. За 4-дүгээрт нь энэ нэг орон наривчилдаг нөхөр хаавна. Юу гэдэг вэ нэг comma style нөгөөх нь discrete decimal гэдэг юм байгаа. Comma style. Энэ дээр all commands comma style. Энэ хоёр байдгийн байна. Алийг сонгох юм бол доо design энэ болохоор comma style home tab за энэ л байх гэж бодож байна. За тэнгууд буцаадаг оронгийн наривчлалыг хийдэг decimal за энийг авлаа. Окей. За энэ ихний энэ 5 юмыг авчи. За тэнгууд энэ 5 юм энэ дээр би бас процентыг оруулж өгье гэж бодсон юм байна. Процент болохоор нэрийг бүгдээр уншаад юу гэдэг нь percent style гэж байт юм байна. More commands all percent style. Okay, percentage style ха. Percent style нь биш. Энийг яагаад percent style. Окей. За одоо бүгдээрээ мангар хурдтай дээдлийнхаа энэ хэсгийг хааж агаад ерөөс нэгч гар хүрэхгүйгээр бүгднгийн энэ alt 1 2 3 4 5 гэдэг командууд ашиглаад хий. За эхнийх нь alt 1 итгэжүүллээ. Энэ шар будгийг арилгалаа. Окей. Хоёрт нь за энэ хэсгийг бүгдээрээ merge хий. Бүгднгийн энэ борлуулалтын дүн болгоё. Merge хий. Alt 2. Окей. Merge хийлээ. 3 дугаарт нь border хий. Alt 3. All borders. Окей. 4 дугаарт нь бүх оронг наривчлна. Alt 4. Идэвчсэн байна. За энийг болонгууд general болгочихъя. Тэнгүүд alt 4 энэ ягаад comma style нь энэ дээр идэвчээг байна. Sorry бүгдээр энэ comma style-х энийг шалгаад үзье. Comma style format with 1000 spectre гэнэ. Зөв л байна да. Ягаад энэ дээр очихгүй байна. Comma style-ийн бүгдээр all command-аас сонгочоод арай өөр төрлүүд бас байна уу? Хараати comma style. Comma style custom control. За энэ л багш байна. За тэгээд окей. За comma style окей. За одоо ингээд дөрөвдөр нь энэ decimal нь бас буруу бүгдээрээ татцсан байна. Аль decimal нь байсан бэ гэдгийг дахиад шалгах хэрэгтэй юм байна. Home tab number design tab. Home tab-ыг сонгох юм байна. Home tab бүгдээ эхнийх тэр design-ыг сонгоцгооч. За дахиад эхнээс нь явчих. Alt 4. Энийг general болгож жагаад Alt 4 comma style буюу оронгийн наривчлалыг авлаа. Тэнгүүд Alt 5. Alt 4, Alt 5 нэг хаслаа, хоёр хаслаа. Хоёр удаа Alt 5 удаа. Alt-аас салахгүй болно. За тэнгүүд percent Alt 6. Окей. Вау. Энэ ерөөсөө гайхамшигтай. Билүүс нэг ч удаа маус ашигласангүй бүгдээр харах юм бол дахиад эхнээс нь хийж болно. Ctrl Z тэгээд бүгдийг back хийлээ. Маш хурдтайгаар би
Би маусаа нэг ч хөдлөхгүй. Та бүхэн одоо энэ маусыг энэ байршлан хараарай. Keyboard-ороо зөөлөө. Нүднүүдээ бүгднийг идэвхжүүллээ. Alt 3 сонголоо, All Borders сонголоо. За энэ нүдийг Alt 1-гээ дараад дээшгээ будлаа. Борлуулалтын дүн гэдгийг бүгднийг мэржлэн Alt 2. Окей. За энэ дүнгуудыг бүгднийг оронгийн найруулчлалыг хийн. Alt 4 дахиад Alt 5 нэг оронгийн найруулал дахиад Alt 5 хоёр дахь оронгийн найруулчлалыг хийлээ. Дахиад Alt 6% гайхалтай маш хурдан. За одоо энийг бүгдээр гараараа нэг үрчлээ. Хэдэн секунд болох нь вэ? Бүгдийг нь буцаалаа дахиад. За буцаалаа. Энийг бүгдийг нь general болгочих. General. За ингээд идэвхжүүллээ. Команда сонголоо. All border. За ингэлээ merge. Окей. Ингэлээ. Энэ үйлдэлийг бүгдээрингийн Alt гэдэг энэ таван зүйлсээр танилцууллаа тий. Alt гэл Alt 1, Alt 2, Alt 3, Alt 4, Alt 5. Таван командыг та зүгээр маш хурдан хийдэг болно. Окей. Өнөөдөр хичээл дууслаа. За та бүхэн бүгдээрэнд нь амжилт хүсье. Өнөөдөр хичээл та бүхэнд таалагдсан бол subscribe дараарай. Найз нартай share хийгээрэй. Найз нар чинь share хийсний чинь үзээд Excel дээр сайн болох юм бол таны ажил ч гэсэн маш их хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ харамгүй share хийгээрэй. Бүгдээрээ мэддэг юм хүнд хуваалцах тусмаа улам ихийг мэддэг болно. Тийм учраас бүгдээрээ мэдгийг толгоонд дадлах биш хүн болгон түгээх хэрэгтэй. Тийм учраас share-ээ сайн хийгээрэй, subscribe дараарай. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээр уулзцгаая.